Хөгжлийн банкны захирал Мөнх хот болон эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг авилгатай тэмцэх газарт ямар шалтгаанаар шалгаж эхэлсэн талаар тус газрын мөрдөн шалгалцсан дарга амар хотоос тодрууллаа. Эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүрэгдээ Солонготын даваа чиглэлийн 100 км автомобиль замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байж хахад уг газарт шинээр зам тавихаар засгийн газарт ийм ойлголт төрүүлж оруулж засгийн газрын тогтоол агуулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад Monroe гэдэг компанид шууд шилжүүлээд өгсөн байна. Нэгдүгээр. Хоёрдугаар замын үед хөлийн бомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцлборт 8.7 км хатуу хучлалтай замын ажлын гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж исэн юм байлээ. Уг үнэлгээгээр 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэж боломжтой байна гэж яхад түрүүчийн тэр Халзан бүрэгдээ Солонготын чиглэлийн 100 км замын асуудлыг шийдсэн засгийн газрын хуралдаанаараа яг тэр өдрөө энэ асуудлыг давхар оруулаад нөгөө 20 тэрбумын тээзүүтэй хэрэгжин 33 тэрбумаар бас хөрөнгийг батлуулж хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг шууд шилжүүлж болгосон. Ийм байдалтай. Эдгээр нь өөрөө хууль тогтоомж, дүрм журамд, бүрэн гүйцэд нийцэхгүй сэжиг бүхий ийм үйлдэл байгаа учраас уг асуудлаар нэрэг үүсгэж шалгаж байна.